Сайн уу Библи? Яаковын түүх 4. Дахин уулзсан Исав ба Яаков. Эхлэл 33 дугаар бүлэг 1-ээс 4-р ишлэл. Эхлэл 33 дугаар бүлэгт 20 жилийн дараа нутагтаа буцаж очиж байгаа Яаковын тухай гардаг. Яаков хол нутагт эхнэр хүүхдүүд олонтой болж, мал сүрэх чихтэй болж баян болсон байлаа. Тэгээд нутаг руугаа буцахдаа хөл газар хүрэхгүй баяртай явах байтал үнэндээ Яаков айж байлаа. Ах Исав нь дүү нь ирж байна гэдгийг сонсоод 400 хүний хамт тосгоор ирж байна гэдэг сонсогдов. Ах, одоо хүртэл ууралсан хിവэрэ болов уу? Надаас хариугаа авах гэж ирж байгаа юм биш биз? Яаков 20 жилийн өмнө аавыгаа хураад ах нь авах ёстой байсан ёроолыг авсан хэрэг ахтаа хийсэн буруу зүйлс нь санаанд нь оров. Яаков айдастайгаар Бурханд хандан залбирав. Ах Исавын гараас аварч өгөөч гэж. Тэгээд ахтайгаа уулзахын өмнө ахынхаа сэтгэлийг тайвшруулахын төлөө олон төрлийн бэлгэсэлт илгээв. Гисэн хэдиж айдас сэтгэлд нь байсаар л байлаа. Ябок голын ойролцоо очсон байхдаа Яаков яахаа мэдэхгүй байлаа. Энэ голыг гаталвал ахтай уулзна. Яах вэ? Яаков юу ч мэдэхгүй эхнэрүүд болон хүүхдүүдээ эхэлж голыг гаталж гар гэж хэлдэг. Зүрх сэтгэл нь хараахан бэлэн болоогүй өөрөө тэр газартаа үлдэв. Тэгтэл энэ үед хэн нэгэн гарч ирэв. Яаков түүнтэй хамт шүнжин ноцолдов. Библиэд барилцсан гэж бичигдсэн байдаг бөгөөд тэр хоёр хэрхэн барилцсныг сайн мэдэхгүй. Харин баттай мэдэж байгаа зүйл бол тэр шөнийн барилдааны дараагаар Яаков өөрчлөгдсөн юм. Яаков айдаст автсан байх үед шүнжин барилдахдаа хөлөө гэмтээж тэгж үүр цайтал тэдний өрсөлдөөн үргэлжлэв. Тэгтэл өглөө болоход Яаков доголсон ч гэлээ зоригтойгоор голыг гатлав. Үнэхээр сонирн байгаа биз? Барилдаж байхдаа уучлалт гуйдаг юм билүү? Гэсэн бодол төрсөн юм болов уу? Баг байхдаа ахтайгаа барилдаж байсан үеэ бодоод ахыгаа санагалтсан юм болов уу? Тэр үед амархан уучлалт гуйдаг байж билээ гэж бодсон юм болов уу? Өөрчлөгдсөн Яаков эхэлж явуулсан эхнэрүүд болоод хүүхдүүдээ артаа орхиод төрүүлж урд нь гарав. Тэгээд ахтайгаа уулзаж 7 удаа газарт мөргөж очив. Энэ нь ямар ч үгээс илүү уучлалт гуйж байгаа чин сэтгэлийг харуулсан үйлдэл байлаа. Тэрнээс ч илүү гайхам зүйл нь урд нь байсан ах нь гүйж ирээд дүү Яакова тэрч авав. Библиэд энэ үед ах дүү хоёр хоёулаа нулимс туслуулсан гэж бичсэн байдаг. Хүүхдүүдээ буруу зүйл хийсэн үедээ чин сэтгэлээсээ уучлалт гуйх нь үнэхээр хэцүү. Бас уучлалт гуйж байгаа хүнийг уучлж тэрч өгөх нь ч амаргүй. Гэхдээ өнөөдрийн үг нь уучлаарай гэж хэлэх, мөн уучлах нь итгэдэг хүмүүсийн хийх зүйл гэдгийг бидэнд хэлж өгч байна. Бид нар ч бас гэр бүл болоод найзууд, хуршүүдтэйгээ муудалцаж маргах үе бий. Харин энэ үед хамгийн чухал зүйл бол өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйх зүйл гэдгийг санаарай. Мөн хэн нэгэн надаас уучлалт гуйвал түүнийг тэрч өгч тайдгаруулах гэдгийгч бас. Тэр бол бидний итгэл бөгөөд ингэж хийдэг хүн нь Бурханд итгэдэг хүн юм.